магистрийн талаар ойлголт аягүй багтаа хүмүүс бас байдаг. Бакалаврт бид нэр одоо юу хийдгийг бол маш сайн мэднэ. За бакалаврын 1-р курст орохоор бид нар болохоор ерөнхийдөө хичээлээ үзээд, за 2-р курст орохоор онлайн хичээлүүдээ үзэж эхэлдэг. За 3-р курст оронгуудаа онлайн хичээлээ гүнзгийрүүлээд дадлага хийгээд, тэгээд 4-р курстээ болохоор судалгаагаа хийгээд, дадлагын талингаа бичээд, дипломын ажлаа бичээд ингээд төгсдөг. Бакалаврын 4 жил бол ийм маягаар явдаг тий. Эсвэргээрээ магистр яадаг вэ гэхээр, за магистр M1, M2 гэж энгийн нэршлэлээр ингэж нэрлээд одоо нэр өгöd байгаа тий. За магистрийн хувьд гэх юм бол эхний 1-р курстээ бол онлайн одоо суурь онлуудаа одоо үздэг. За жишээлбэл бизнесийн удирдлагаар суралцж байгаа бол бизнесийн удирдлагын суурь онлуудаа 1-р курстээ үзээд явна. За тэрнтэй давхар 1-р курстээ за эхний семестртээ хөвчлийн судалгаа хийхэд бол одоо шаардлагатай тэр судалгааны арга барилууд, судалгааны төлөвлөгөө бичих арга барилч гэдэг юм уу те. Тиймэрхүү хичээл судалгаа хийхэд одоо шаардлагатай тийм хичээлүүдээ бас эхний семестртээ аль эсвэл эхний курстээ үзээд явдаг. За манай сургалтын хувьд ч гэсэн судалгаа хийхэд шаардлагатай бүх одоо хичээлүүдийг бас ордог байгаа. Тэгэхээр магистрийн хувьд гэх юм бол эхний курстээ онлайн хичээлүүдээ үзээд тэрэндээ давхар судалгаа хийхэд шаардлагатай хичээлүүдээ бас үздэг. За тэгээд 2-р курстээ орохоор яадаг вэ гэхээр мэдээж 1-р курстээ үзсэн онлайн хичээлүүдээ илүү гүнзгийрүүлээд лавшруулад суралцаад явна. За 2-дугаарт гэх юм бол судалгаагаа хийж эхэлдэг. За 2-дугаар курстээ орохоор яг судалгаан дээрээ төвлөрөөд судалгаагаа хийгээд явдаг байгаа.